Урт удаан түүхийн эхлэл гэдэг сайхан байдаг. Эхэлсэн ажил амжилтанд хүрэх нь бүрч бишрэм. Тэгвэл 10 жилийн өмнө хоёр найзын бичиж эхлүүлсэн нэгэн түүхийг бид энэ кинонд өгүүлэх гэж байна. Тэднийг Мөнхбат болон Тэмүүжин гэдэг уул уурхайн компанид ажиллаж байсан хоёр найзын ирээдүйн тэмүүлэл нэг зэг дээр байлаа. Уул уурхайн асар их баялагтай Монгол улсад дэлхийн хамгийн хүчрхэг тоног төхөөрөмж нийлүүлэх, цаашлаад үйлдвэрлэхээр бодож төлөвлөцгөөж байсан юм. Гэвч тэдэнд мөнгө, хөрөнгө оруулагч, дэмжлэг үзүүлэх нэгэн байсангүй. Харин зориг мөрөөдөл нь нэг ч өдөр зогсоогүй нь бахархам түүхийн шигтгэн байлаа. Эхлээд явж хахад офисын байргүй байсан ч гэдэм үү. Тэгээ түрээсийн байраар асуудлаа шийдээд явж исэн. Тэгээ гадна дотны төлөөлөгчд ирэхэд үзүүлэх тийм аштайхан байр байхгүй. Хүн амтнаас офисын байрын түрээсэлж гуйхч гэдэм үү. Тэгэл асуудлууд бол их гардаг байсан. Тэгээ гадна дотныхныг хүлээж авахд одоо машин унаанаас ахуулаад томилолт дээр явахд ажилтан албан хаагч ингээд асуудлууд маш их гардаг байсан. Гэхдээ энэ болгонд бол бид нар бууж өглөөгөөр багаараа зүтгэсээр байж байгаа өнөөдрийн зэрэгт хүрсэн гэж боддог. Тэд үндсэн ажиллаа хийн, авсан цалингаа хувийн компанийн ажилд зарцуулна. Гэр бүлдээ зориулах багахан мөнгөө илүүчилж, хасаж, таньж өдөр шөнөгүй зүтгэжээ. Тэд нойргүй хонох, эвлэрч муудах, шийдлгүй мухардах гэд залуу бизнесмэнүүдийн туулан гардаг бүх зовлонтой нүүр тулжээ. Гэхдээ одоо тэгэл хөдөө бол их явна штэ. Би яг ингээд багцаагаар тооцоод үзэхээр нэг жилдээ нэг 20-30 мянган километр бол явчаад идэв шүү. Зөвхөн Монгол дотроо. Жилдээ л гэхэд энгийн хүмүүсийг хараад тахаар нэг 5-аас 10 мянга дотор л явд юм шиг л жилд. Манай салбарынхан бол тэгээд яг төслүүд нь дандаа хөдөө орон нутагт учраас тэгээд тэр шугамар ингээ харахад 20-30 мянга бол хөнгөн явчихдээ шүү. Одоо оюун шороо. Тий, тэгэл шороотой, бороотой бол бороотой тэгэл төөрч бодлал ингээл явна шүү дээ. 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс бичиж эхэлсэн түүх Бартаа саадыг даван туулсаар анхны гадаад харилцагчтайгаа түншилжээ. Компани хэмээх их айлч гишүүдээр бүрэлдэхүүнээ тэлж 20 гаруй ажилтан албан хаагчтай болсон байна. Гадны түнштэй болсон тул офисын байр, вебсайт, альбан бланк, тамга тэмдэг компани лого гэд чимхлүүр ажлуудч тэдний санааг чилээж байсан юм. Тэгэл яг ер нь бол хувь хүн талаас ч гэсэн би бол ер нь ажил амьдралдаа аль алинд нэг зарчим баримталж явдаг л да. Аливаа зүйлийг бол чин сэтгэлээсээ төгс хийхийг зорддог. Дээр нь бол нөгөө бизнесч бай, хувь хүнч бай харилцаан дээр бол итгэлцэл гэж юм айгүй чухал байдаг. Тэгэхээр бол бид нар нөгөө итгэлцлийг л бий болгох тэр түвшний компани байхын тулд бол хүн болгоо өөрсдийнхөө нөгөө хариуцж байгаа ажил дээр маш хариуцлагатай хандаад эргээд тэр хийсэн хамтарсан компанитайгаа хувь хүнтэйгээ нөхөрлөлөө илүү урт хугацаанд авч явах тэр талын одоо итгэлийг хүлээсэн компани найдвартай стратегийн түнш байх гэдэг л зарчмаа баримтал тэр хүний итгэлийг алдахгүй юмсан зөвхөн өнөөдрөөр биш маргаашаар урт хугацаанд л энэ зүйлээ хангаж явах юмсан итгэл үнэмшлийн авч явах л тийм бодолтой ер нь бол зарчмаа тэгж л баримталдаг. Соёолон Интернэшнл компани ажиллаж игдэрч байсан ч улс орныг бүхэлд нь хамарсан эдийн засгийн хамрал залуу бизнесмэнүүдийг хүнд цохилтод оруулжээ. Уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэх зорилготой компани хөл дээр бат зогсохын тулд худалдаа, барилга зэрэг салбарууд руу халтарчж үзжээ. Ингэж явахдаа сайн боловсон хүчнээ алдахгүй тулд цалингын тогтмол тавьж улсад өгөх татвар шимтэглэж цаг тухай бүрт нь өгч чадаж байсан юм. Үүний хүчинд өнөөдрийн компани шилдэг боловсон хүчин хамт олноо хадгалан үлдээжээ. Манай хоёрын хувьд болохоор тийм биш яг л за хуулийн шаардлага нь ямар байдгийг тэрийг дагаж мөрдөө тэгээд мэдээч хэрэг ашиг орлого олж байгаа бол татвар төлөх ёстой, тэр нийгмийн даатгалын төлөх ёстой, байх ёстой шаардлагуудыг хангаж ажилладаг. Тэр бол одоо ч хэвээр байгаа. Би бол тэрэн талаа айгүйх талархаж тэр маань одоо бас нэг тийм бидний нэг юм тийм үзүүлэх юм да. Сэлэнг аймагт орших төмөртөн үйлдвэр улсын хамгийн том үйлдвэрүүдийн нэг Соёолон Интернэшнл компанид итгэж байлаа. Баяжуулах үйлдвэрийн конвейер угсралтын ажлыг тэдэнд даалгажээ. Хятадын Санмэй компани техникийг угсрахад зөвлөгөөгөөр хангаж үйл ажиллагааг нь хариуцжээ.
Тоногт хөөрөмж огсорч дууссаныхаа дараа Соёлын International компани тухайн үеийн нэр лого болох Quad гэсэн бичгийг өөрсдөө үйлдвэрлэсэн мэтээр наажээ. Энэ бол санаандгүй зүйл биш байсан юм. Тэд анхны ажлаа авахтаа л үйлдвэрлэгч болох дараагийн амбицаа харуулж байсан хэрэг. Ингээд үйлдвэрлэлийн эхлэл болсон ажлын талбарыг бий болгож их томгүйч Монголд анхны гэж хэлж болох тууцан дамжуургын үйлдвэрлэлийг эхлүүлжээ. За яг энэ цэг дээр бид нэр анхны туршлага, анхны ажлаа эхлүүлсэн ийм эхлийн цэг дээр ирээд байж байгаа дээр одоо сэтгэл хангалуун баяртай байна. Тэгээ бид нэр энэ төсөл дээрээс гадны түнш компаниудынхаа мэргэжлүүдээс юм суралцаж авч үлдэх, Монголдо нэвтрүүлэх, нутагшуулах. Нөгөө талдаа өөрийн гэсэн юм туршлагатай дотоодын инженер техникийн ажилчдын туршлагыг хооронд нь уялдуулах, компани хэмжээнд нь цааш нь авч явах энэ одоо боломж болцоог энэ ажил дээр л анх одоо бид нэр эхлүүлж ирсэн юм түүхтэй. Тэгээд эхний юм гэдэг бол хэцүү байдаг. За гадаад хүн, дотоод мэргэжилтнүүд, захиалагч тал, шинээр эхэлж байгаа компани гэдэг энэ одоо дөрвөн шугамыг хооронд огтлцуулах гэдэг бол одоо бидний хувьд бол мэдээж өндөрлөлттэй байсан. Гэхдээ аль аль талаасаа бид нар хувийн туршлагаараа ч тэр бусдаасаа ч тэр үндээс одоо яаж төслийг авч явах уу, яаж амжилттай байх уу, бүтгийг яаж бага байлгах уу, эргээд энэ технологиг одоо яаж зөв техникт нь тааруулж, техник нь зөв технологитой уялдаж явах вэ гэдгийг одоо анх хийж байсан энэ одоо анхны ажлын гараан дээр ирчээд ажиллаж байгаа үйлдвэрээ ингээ харахаар сайхан байна. Төмөртэй бол Монгол улсын стратеги орд ажлыг эхнээс нь төгс хийхийн тулд Trio инженеринг компанитай хамтран бутлах хэсгийг Санмэ инженерингтэй хамтран ялгах хэсгийн конвейерыг угсарчээ. Энэ ажил Соёлын International компанийн хувьд хийх ёстой ажил нь бас их зүйл суралцсан хичээл байлаа. Мөн тэд бүх сэтгэлээ анхныхаа ажилдаа зориулж төгс гүйцэтгэл хийхээр шаргуу хөдөлмөрлсөн юм. Хоолоо хамтдаа хийдэл, ажиллаа хамтдаа хийгээл цаг наргүй ингэж зүтгэл ард нь гараал байж хал хамгийн гоё мөч байдаг. Тэгээд ер нь бол ингээд төслүүд дээр ажиллахад тухайн төслийг ингээд амжилттай цаг хугацаанд нь бүрэн дуусгаад тэндээс гарч байгаа үр дүн одоо анхны нэг юм баяжмал гэж байд юм да. Бүтээгдэхүүн нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг тосч авах мөч бол хамгийн гоё байдаг. Би бол тэр мөчтөө бүр маш дуртай. Тэндээсээ л ер нь кайф авдаг гэж хэлж болно. Соёлын International компани хамт олон анхны төслийн амжилтанд хүрэхийн тулд шантралгүй зүтгэсэн. Олон улсын тоногт хөөрөмж, түншүүд, захиалагч гээд тэд итгэлийг нь алдах ёсгүй олон үүрэг хүлээсэн юм. Бас Монгол улсын эдийн засагт том байр суурь эзлэх стратеги ордод баяжуулах үйлдвэр барина гэдэг нь давхар хариуцлага болжээ. Ares Magnetics гэх бас Америк хятадын хамтарсан юм компани тоногт хөөрөмжүүд байдаг. За Монголдо нэлээд нутагчсан, нэвтэрсэн ийм маш сайн одоо соронзон сепаратор үйлдвэрлэдэг ийм одоо компани байдаг. За энэ компанийхаа бас инженер техникийн ажилтай хамтраад одоо тэнд харагдаж байгаа энэ ялах хэсгийн соронзон баяжуулах үйлдвэрийг бас манай инженерүүд болон гадны инженер техникийн хүмүүстэй хамтарч бидний энэ том бүтээн байгуулалтыг хамтдаа гүйцэтгэсэн байт юм аа. За манайхаас тухайн үед 10-аад одоо инженер техникийн ажилчид оролцож энэ механик болон цахилгаан технологи талаас нь одоо зөвлөх үйлчлэгээ үзүүлж за нийтдээ 2-оос 3 сарын хугацаанд за энэ үйлдвэрийн хөсөлтийн ажлыг дуусгасан байдаг. Анхны ажил амжилттай болж бүтээн байгуулсан үйлдвэр нь тасралтгүй 10 жил бат найдвартай ажиллаж байна. Төмөртэй ордын ажлыг хийсэн инженерүүд одоо ч Соёлын International нэг эдисн болон их орондоо хувь нэмрээ оруулсаар байгаа юм. Одоо 2022 он ингээд эргээд энэ үйлдвэрээ харахад бол маш сайхан санагдаж байна. Тухайн үед хамтарч ажиллаж байсан манай инженер техникийн хүмүүс одоо болсоос зарим нь ажиллаж байдаг. Хамтдаа ирээд ингээд ажлынхаа үр дүнг ингээ хараад явж байхад бол сайхан байна. Соёлын International компани үүх дүүх ингээд дуссангүй. Шаргуу хамт олон өнөөдрийн байдлаар 2 ч том төсөлдөр эд ажиллаж байна. Эхнийх нь Сэлэнг аймагт орших болд төмөр 9 гол. Соёлын International компани хамт олон төмрийн хөдөр хуураагаар баяжуулах Монголын хамгийн том үйлдвэрийг
энд барьж байна. Цар тахлын улмаас бага зэрэг хугацаа алдсан ч төслийн ажил дуусах шатанд оржээ. Болд төмөр ерөө голд хийгдэх баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил Соёлын Интернэшнл компани хамт олонны 10 жил бичсэн түүхэнд алтан үсгэр бичигдэнэ. Дахин хэлэхэд тэд Монголын хамгийн том төмрийн хөдөр хуураагаар баяжуулах үйлдвэр барьж дуусгахад ойртлоо. Энэ төслийг бол бид нэр анх зураг төслөөс нэгсүүлээд угсралт, ашиглалт хүртэл нь одоо бид нар хамтарч ажиллахаар ажиллаж байна. Тэгээд энэ бүтээн байгуулалт удахгүй дуусч бид гадны болон дотоодын энэ захиалагч компанитайгаа хамтарч нээлтийг одоо урам зоригтойгоор хийнэ гэдэгт итгэлтэй байна. Удахгүй энэ төсөл маань энэ оны 10 сард дуусах төлөвлөгөөтэй бүрэн хүчин чадлаараа бид нар ажиллаж байна. Болд төмөр ерөө гол компани хандгаат уурхаад баригдаж буй төмрийн өдөр баяжуулах үйлдвэрийг Соёлын Интернэшнл компани өөрсдийн инженер техникийн ажилтнуудын нөөц боломжоор хийж байна. Үйлдвэрийн хүчин чадал үр дүнгч нарийн тооцоолжээ. Орд газрын хөдрийн агуулга жилээс жилд багасж баяжуулах технологид өөрчлөлт шинжилгээ хийхдээ болсонтой холбогдуулан баяжуулах туршилт судалгааг хийж хөдрийн дундаж агуулга 35-аас бага үед бажимлын агуулгыг 58-аас дээш хувьтай гаргах зорилготой ажиллаж технологийн туршилтыг амжилттай хийж гүйцэтгснээр баяжуулах хөдрийн техник технологи дизайны шийдлийг гарган орчин үеийн шинэлэг технологи бүхий баяжуулах хөдрийг оновчлон загварчилж зураг төслийг нь бүрэн хэмжээнд боловсруулан баяжуулах хөдрийн төслийн ажил эхэлсэн. Баяжуулах хөдрийн цагт 1000-аас 1100 тонн хөдөр боловсруулах хүчин чадалтай буюу Монголдо төмрийн өдөр боловсруулах хамгийн том хүчин чадалтай үйлдвэр болох юм а. Соёлын Интернэшнл компани анхны төслийн ажил Монгол улсын стратегийн орд газар байсан. Гараа сайн бол барай сайн гэдэг. Тэд өнөөдөр ч улсын хэмжээнд яригдах стратегийн орд газруудад хариуцлага үүсээр явна. Энэ цаг үед хэрэгжүүлж буй 2 дахь том төсөл нь Дундгов аймгийн 3 сайхан суманд орших Салхитын мөнгөний орд. Ер нь бол айгүй том үүрэг хариуцлагатай улсын өмнө хүлээсэн том хариуцлага. Тэр нь одоо тэгээ бас их буянтай үйлдэл хийгээд байгаа ордолтоо нийт ахтуудынхаа зээлийг тэгэлцсэн байна. 700 орчим тэрбум төгрөг. Тэгээд дээр нь одоо зээлгүй байсан ахтуудаа бас сая хүртэлх төгрөгийн тэтгэмж олгосон байгаа. Тэгээд тэрийг гэл хийж байгаа ганц л уурхаа шүү дээ. Салхитын мөнгөний ордын ажил 2019 оноос эхэлжээ. Хувийн хвшилд байсан ордыг улс өмчтөө буцаан авч үйл ажиллагааг нь дахин сэргээсэн юм. Олон мянган ахмадын тэтгэврийн зээлийг тэглэж буй энэ үйлдвэрийг найдвартай тасралтгүй ажилуулах үүрэг Соёлын Интернэшнл компанид ноогджээ. Тэд бутлах үйлдвэрийн сайжруулалтыг хийж хоногт 2000 тонн хөдөр бутлах хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад оруулсан байна. Тэгээд 2020 оны 4 сараас бид нар одоо энэ ард харагдж байгаа бутлах үйлдвэрийн сайжруулалтыг хийж хоногт 2000 тонн өдөр бутлах хүчин чадалтай үйлдвэрийг ашиглалтанд оруулж өгч ирсэн. Мөн одоогийн ажиллаж байгаа тэр үйлдвэрийг бас бид нар анхных нь асаалтыг залгалтын хийж тохиргоог нь хийж ажиллагаанд оруулж өгч ирсэн байгаа. Тэгээ одоо жишээ нь энэ ажиллаж байгаа манай угсарсан үйлдвэрийн хувьд бол цагт 100-аас 150 тонн цаг хүчин чадалтай Америкийн Терео болон Саньо гэдэг брэндүүдээр тоногдсон. Мөн зарим конвейеруудыг бид нар өөрсдөө Монголдо дотоодын инженерүүдийнхээ нөөц болцоогоор ашиглаж хийж ирсэн юм төсөл байгаамаа. Тэгээд дараагийн ажил бол энэхүү баригдсан байгаа том үйлдвэр бол хоногт 2000 тонн хүчин чадалтай үйлдвэр шинээр ашиглалтанд орсон 2019 оны 12 дугаар сараас угсралтын ажил эхлээд бидний төлөвлөснөөр 3-аас 4 сарын хугацаанд ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй байсан боловч ковидын нөхцөл байдал цар тахлаас хамаарч энэ ажиллагаа маань удаасарч байгаад одоо яг залгаж жигдрүүлэх энэ үйлдвэр маань нээлтийн үйл ажиллагаанд ороход бэлэн болчиход байж байгаагаараа онцлогтой байна. Өрн цагт бүх хүн амарч зугаалдаг. Харин уул уурхайн салбарын эсрэгээр уламж их ажилтай болдог. Үйлдвэрийн бүтээн байгуулалт хурдтай, чанартай, аюулгүй ажиллагааг эрхэм болгоно. Энэ ч утгаараа Салхитын мөнгөний орд дээр Соёлын Интернэшнл компани гол хүчээ дайчилсан байна. Удирдлагын баг тасралтгүй хөдөлмөрлөж, тооцоо судалгаагч төгс гүйцэтгэхийн тулд шаргуу ажиллаж байгаа юм. Улсын өмч, тэтгэврийн зээлтэй холбоотой их хэмжээний мөнгөн дүн тэдэнд хүлээлгэсэн итгэл гүйцэтгэлээ төгс боловсруулах үүрэг гээд Соёлын Интернэшнл компани инженерүүд давхар үүрэг хариуцлагыг үүрцгээж байна.
шинэ баяжуулах үйлдвэрийн угсралт суурилуулалтын ажлыг хийж дуусаад жигдрүүлэлтийн ажилд хийх ажилдаа явж байна. Тэгээд одоо бол манай инженерийн баг, энэ төслийн удирдлагын багийн инженер техникийн ажилчид дээр ирсэн байна. Гэтэ үйлдвэрийн хувьд бол харьцангуй бага. Одоогоор бид нар энэ төсөл дээр нийтдээ 108 хүний бүрэлдэхүүнтэй зөвхөн энэ төслийн талбайд ажиллах хүмүүс 4 ээлжээр бүрэлдэхүүнтэй ажиллахаар байгаа. Тэгээ энэ үйлдвэр маань болохоор алт мөнгөний баяжуулалт хийдэг. 2018 оноос Soil International компани хүрээд хэлж ажилтан албан агчдын тоо 150 руу төгжээ. Нийт компани хэмжээнд инженер техникийн ажилтан гэхэд 30-аас 40% хүрсэн байна. Гэхдээ энэ салбар боловсон хүчний асар их дутагдaltaй. Тийм учраас Soil International компани мэрэгчлэтнүүдэд чадвархжуулж урт удаан ажиллах боломжоор хангах бүх ажлыг хийдэг байна. Сургалтанд хамруулах, спортын тэмцээн уралдаан, бэсрэг наадам, хамт олонны амралт, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх гээд энэ салбарын шилдэг боловсон хүчнийг бэлтгэх ажилд Soil International компани өөрсдийн хувь нэмрээ оруулсаар байна. Тэгээ бидний чинь нөгөө айгүй том зорилго болохоор одоо энэ олон үйлдвэр уурхайнуудад дандаа хуучин бол нөгөө гаднаас боловсон хүчнээ Хятадаас голцоо оруулж ирж авдаг байсан. Бид нар болохоор Монгол залуучуудаа хөгжүүлээд сургаад Монгол хүний чадамж бүтээмжийг гэл харуулах гэсэн зорилготой л яваад байгаа хгүй. Тэгэхээр тэр бидний нэг өрсөлдөгч нь одоо гадныхан буюу инженеринг юу талдаа одоо барууны инженерүүд Америк, Австралид байд өрсөлдөгч болчихж байна. Нөгөө талдаа энэ ажиллах хүчний массын ажиллах хүчин дээр болохоор хятадууд очиод байдаг байхгүй. Асар хямдаар орж ирнэ. Тэгээд хуулийн эрх зүй муутай маш удаанаар тэдний тэр ростын 14 өнтер гэсэн амралтын систем барихгүйгээр байнгын байршаад хэдэн жил сараар ажилладаг. Бид нар чинь бас бид нар яг өрсөлдөгч нар байхгүй. Бид нар байлуулах нь Монгол залуучуудаараа л хийж бүтээж энэ баялагийг технологиг түгээгээд энэ баялагийг бүтээх үйлсэл ороод байгаа үндэсний компани шүү дээ. Soil International компани ажилтнууд өнөөдөр 150 руу төгсөн. 10 жилийн турш хүнд хэцүүг даван туулсан компанийнхаа амжилтын төлөө зүтгэсэн олон ч хүн бий. Нэрийг нь дурдвал уртаас урт дараалалд гарах үз. Харин компани эдис болсон хамт олонны төлөөллөөс үзэгчдтэй уулзуулъя. Би өөрөө болохоор Эрдэнэтийн онгоо хөвгт. Тэгээд нөгөө соёлонд анхаарахад бол Эрдэнэтээс бол эхнэр битээр бол тухай тормоо хийгээгүй. Найз охинтойгоо цог чондаантай цүнхээ одоо үүрч ирээл даргон дээр буугаал тэнгүүтээ одоо нэгдүгээр харуулын намын оронгуудаа нэг зар мэдээ хөдөлж аваад нэг найзаагаа одоо манай ингээд машинтай намайг ирээ авч байгаа. Тэнгүүтээ тэнд очиж нэг зар мэдээ авангуудаа түрээсийн байрны зар хараад тэгэл тэр өдөртөө 13 доор ороод хажуурөө түрээслэх нэг байр ороод хаваал орж ирсэн. Тэгэл ер нь бол нэг одоо бол түрээсийн байранд бол нэг 3 жил орчим амьдраад тэгээс үлдээ компаниас нэг өөрөө байр өгөөд тэрэндээ 5 жил амьдраад одоо дахиад компаниас 3 өөрөө байр өгсөн байд. Тэрэндээ тэгээд одоо амьдарч эхэлж байгаа юм. Тэгээд анх бол одоо найз охинтойгоо ирж исэн бол битээр тэгээд жилийн дараа 29 14 онд 15 онд бол анхны хүүхэдтэй болсон. Одоо ингээ 2 хүүхэдтэй өрн гисэн байр машинтай бүх юмтай амьдрал бол ингээд ерөөсөө соёл гэдэг компанитаас хашиг холбогдоод ингээд дэшин төвчөө явж байгаа. Анх энэ компанид орж байхдаа яг ингээд айгуу цамхан бүтцтэй бүх юм ингээд айгуу амар хялбар юм шиг. Өмнө нь болохоор миний ажлын туршлага болохоор арай жоохон том бүтцтэй компанид ажилладаг. Тэгээд тэнд бол ингээд бүх юм жигдэрсэн, бүх юм тодорхой юм байдаг гэсэн бол энд бол ингээд бүх юм одоо юу гэдэг нь нойлоос гэх юм уу те бүх бичиг баримт ингээд эхнээс нь боловсруулаад юм гэдэг юм. Миний хувьд бол хэдий туршлагатай байсан ч гэсэн бүх юм цоошин бүгдийг эндээс бас их юм сурсан явцын донд энэ хугацаанд бол ер нь зүгээр миний хувьд бол маш их зүйлийг сурч авч мэдсэн байдیں۔ Яг нь зүгээр компани тэр зорилго үнд зүйл бүх юмтай ингээд миний зорилго юм нь бас ингээд нийцдэг. 18 19 онд тий ажилчдаасаа одоо ингээд манай компанийн хамт олон маань нийлээд захирлуудаа одоо энэ хойно харагдж байгаа тугийг бэлгэлж ийсэн. Энэ бол бас их маш гоё ажилчдын маань сэтгэл шингэсэн гоё бэлэг байсан. Тухайн үед бас сэтгэл их тогтолж ийсэн мөчүүд байдаг. Soil International компани 10 жилийн хугацаанд стратегийн томоохон үйлдвэрүүдэд ажилласан. Салхид төмөртөөгөөс гадна дархны төмөрлөгийн үйлдвэрийн бүтээн байгуулалтанд ч өөрсдийн хувь нэмрээ оруулжээ.
2019 онд төмрийн өдөр нойтон аргаар баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг сайжруулжээ. Одоо энэ үйлдвэр баяжмлын чанарыг сайжруулахад гол үүрэг гүйцэтгэж байгаа юм. Дархны төмөрлөгийн үйлдвэр компани нойтон баяжуулах үйлдвэрийн технологи нь бол нэг шатны нотголттой 3 зэрэгцээ терм байдаг. Үүнийг бол бид нэр бол төмрийн эрдэс болох, үндсэн эрдэс болох, төмөртлөгөө ордуудын хөдрийн төмрийн үндсэн эрдэс болох магнетитийг бол эрдсийн солорлыг бол бүрэн гүцэд гаргахын тулд бол 0.74 мм-ийн ангиллын агуулгыг бол 80% хүрэх зорилт тавьсан. Үүний хүрээнд бол зэрэгцээ 2 зэрэгцээ термийг бол цуваа шатанд оруулж 2 шатны нотголтой болгож машин ангилагчийг бол гидэр циклоноор бол сэлсэн байгаа. За ингээд соронзон дамрыг бол 90 мм гэсэн 2 шатны бас соронзон дамар болгож өөрчлөөд баяжмлын чанарыг бол 66% агуулгатай хүртэл хэмжээнд бол гаргах боломжтой болгож өөрчилсөн байгаамаа. Аюулгүй ажиллагаа, мэрэгжлийн ёс зүй, мэрэгчсэн хамт олон энэ бол Соёлын Интернэшнл компани алтан дүрм. Бизнесээ хөгжүүлэхдээ ч өөр олон зүйл рүү тэмүүлсэнгүй. Тэд технологи түгээж баялаг бүтээх ажилдаа гол анхаарлаа хандуулж өнөөдрийн оргилд хүрчээ. Оргилд хүрсэн гэж хэлэх олон шалтгаан бий. Соёлын Интернэшнл компани түншүүдээс ч үүнийг харж болно. Тэд өнөөдөр Эрдэнэт үйлдвэр, салхитын мөнгөний орд, энержи ресурс, оюу толгой, дархны төмөрлөгийн үйлдвэргээд Монголын топ аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллаж байна. Тэд ч Соёлын Интернэшнл компани хамт олонд итгэл хүлээлгээд 10 жил өнгөрчээ. Тэдний энэ хөдөлмөр зөвхөн эх орондоо биш, олон улсад ч хүлээн зөвшөөрөгдсөн нь цөөнгүй. Хятадд одоо Аз номхон далайн орнуудын түнш компаниудын чуулга уулзалт болоод тэрэн дээр бид нар бас төсөөлөөгүй байжсэн чинь Аз номхон далайн орнуудаас шилдэг одоо борлуулалт хийсэн компани болж шалгарч исэн. Тэр үед бол маш их баяртай байсан. Ажлаад үйл ажиллагаа явуулаад нөх удаагүй ч гэсэн тий Монголдо дэлхийн компани төлөөлөгч болоо тэгээд Аз номхон далайн орнуудаас шилдэг нь болсондоо маш их баяртай байсан. Соёлын Интернэшнл компани мэрэгжлийн боловсон хүчнээ дэлхийд гаргах бас нэгэн зорилгыг тээж байна. Англи хэлтэй дэлхийн өнцөг булан бүрт байх уул уурхайн компаниуд дээр ажиллах бүрэн чадвартай боловсон хүчин бэлтгэхэд гол анхаарлаа хандуулжээ. Хэдий хол сонсогдож байж магадгүй ч зорьсондоо хүрдэг тэд анхны эхлэлээ хэдийн тавьжээ. Магадгүй бид дараагийн киногаар энэ ажлын талаарч ярьж сууж магадгүй юм. Одоогийн байдлаар манай компани 150 гаруй ажилтнтай үйл ажиллагаа явуулж байна. Бид ISO 9001, 14001, за 45001 гэх мэт олон улсын менежментийн стандартуудыг одоо нэвтрүүлээд удахгүй хэрэгжүүлээд эхлэх гэж байна. Мөн энэ 10 жилийн хугацаанд бид өөрсдийн ажилтнуудаа олон улсын хэмжээнд дадлаг туршлагатай, мэдлэг чадвартай болгохын тулд бас чамгүй хэмжээгээр хөрөнгө оруулалт хийж ирсэн. Цаашдаач бид нэр өөрсдийн алсын хараадаа уялдуулсан, тэрлүүгээ тэмүүлсэн үйл ажиллагаануудыг, ажлуудыг хийгээд явж байна. Сүхбаатар гээд зохиолчийн хэлж исэн үг гэдэм байлээ. Эх орондоо хайргүй хүн гэж үгүй. Хайртайгийн хамгийн том илэрлэл нь бол бүтээлчүүл юм гэж. Тэгэхээр манай компанийн хувьд бол яг эх орондоо хайртайгаа маш сайн илэрхийлж байгаа гэж ойлгодог. Технологи түгээж баялаг бүтээж ийн буюу одоо эх орныхоо энэ хөгжих, цэцэглэх их үйлсэд нь баялаг бүтээж хөв нэмэр оруулж байгаа учраас бол эх орондоо хайртай залуучуудын нэгдэл юм аа л гэж ойлгодог компанийн хамт бол. Тэдний бас нэгэн шинэ ажил бол 2021 онд байгуулсан Соёлын инженеринг нэртэй охин компани. Энэ компани баяжуулах болон боловсруулах үйлдвэрийн зөвлөх үйлчилгээ, техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах юм. 10 жилийн өмнө хямд офисын байр хайж явсан тэдний хүрээ улам бүр тэлсээр байгаа нь энэ юм лээ. Компани тэлж бүрэлдэхүүнч өргөн болжээ. Улсын чухал стратегийн орд газруудад үүрэг хүлээж Монголын хамгийн топ гэсэн үйлдвэрүүдэд Соёлын Интернэшнлийн хамт олон оролцож байна. Бид эх орондоо хайртай залуус гэж мөнхөт захирлын дүгнэснээр тэд эх орондоо хайртайгаа хүмүүнлэгийн ажиллаарч бас илэрхийлдэг.
Олон мянган хүүхдийн амь нас, эрүүл мэндийг авран хамгаалсаар байгаа зүрх мартахгүй төсөлтэй хамтарч хамт олноороо нэг өдрийн цалингаа хандуулжээ. Мөн Дундгов аймагт баригдаж буй Ид шидийн оронд өөрсдийн хувь нэмрээ оруулж Ид шидтэй хамт олон болцгоолоо. За ингээд Soil International компанийнхаа хамт олон маш их баярлалаа. Төслийг анхнаас нь дэмжиж өнөөдрийг хүртэл бас ингээд хоёр үүсгэлээр дэмжиж яваа та бүхэнд баярлалаа. Ингээд Монголын ирээдүйн болсон хүүхд залуучууд тэдний хөгжил хамгаалалт үнэтэй хувь нэмэр оруулж байгаа учраас танаа хамт олныг Ид шидтэй хамт олон буюу танаа ажилчдыг Ид шидтэй ах эгч нар болгож батламжилж байгаа шүү. Ингээд Ид шидийн орон Дундгов төсөлд дэмжлэг үзүүлсэн талархлаа. За маш их баярлалаа. Та бүхний ажил улам их амжилттай хүсье. Өвдөж шаналсан бяцхан үрсийн төлөө Соёлын International компани хамт олон гараа сунгаж эх орны ирээдүйн эзэдтэй хөрөнгө оруулалт тогтмол хийж байна. Чимээгүйхэн хөдөлмөрлөж даруухнаар тусалдаг хамт олонны сэтгэлийн бэлгийг энэ нэвтрүүлэгт тодор хэлхийг хүслээ. Нэвтрүүлгийнхээ төгсгөлд Соёлын нэрний талаар бяцхан түүх өгүүлээд өндөрлөе. Хэн нэгэн моринд дуртай учраас энэ нэрийг сонгосон гэж та бодож магадгүй. Харин дотоодын компаниудад хурдан танигдж, Монгол төмний моринд хайртай бэлгшээлийг бодож, адуун сүргийн Ирэмгий гоёл идэр залуу Соёлын хэмээх морины насаар компаниа нэрлэжээ. Соёлынгийн уралдаан цуутай байдаг гэдэг Соёлын International компани хамт олонны амжилтч гялалтсан хурдаар урагшлах буй за. Тархан төмөрлөгийн үйлдвэрийн төмөртэй орхон баяжуулах үйлдвэр 2013 оноос 14 оны хооронд суурилалтын ажлууд, тоног төхөөрөмж өгсөлттэй ажлууд хийсэн. За энэ хугацаанд бол Soil International компани бол одоо зөвлөлт үйлчлэгээр ажилласан. За 14 оноос хойш бол баяжуулах үйлдвэр дээр үе шаттайгаар тоног төхөөрөмж, суурилалт, угсралтын ажлууд, мөн өргөтгөлийн ажлууд, төслийн ажлууд бол хэрэгжиж өнөөдрийг хүртэл найдвартай ажиллаж байна. За баяжуулах үйлдвэр мөн бол жилд 2.2 сая тонн өдөр боловсруулах хүчин чадалтай 100 гаруй ажлын байр бий болж ажиллаж байна. За энд одоо Соёлын компани нь маш чухал үр гүйцэтгэж өнөөдөр хүртэл хамтарч ажиллаж байгаа. Ингээд Соёлын компанийнхаа хамт олондоо 10 жилийн баярын мэндийг хүргье. За Бодтонбөрөөр бол Хувьцаат компани хандаа дуурхайн баяжуулах үйлдвэрийн цагт 1100 тонн ханд өвтөн чадалтай баяжуулах үйлдвэрийн төсөлтөөр хамтран ажиллаж байгаа Соёлын International компанийнхаа хамт олонд 10 жилийн баярын мэнд хүргье. За нийт Соёлын компани хамт олондоо 10 жилийн ойн баярын мэндийг Дархан төмөрлөгийн үйлдвэрийн төрийн өмчит компани болон Дархан төмөртэй уурхай хамт олонны зүгээс баярын мэнд хүргье. Сайхан баярлцгаараа. Болтонбөрөөр бол Хувьцаат компани, Баянгол уурхайд Соёлын International компанитай бид олон төсөлтөөр хамтран ажиллаж байгаа. За энэ завшааныг ашиглаад Соёлын International компанид 10 жилийн баярын мэнд хүргье. За бид Soil International Хувьцаат компани Infinity Space хоёр компани бол уг төслийг 2021 оны 8 сараас эхлүүлэн хийж гүйцэтгээд одоо үйлдвэрийн явсныг 80% байгаа. Тоног төхөөрөмжүүд орж ирж байгаа. Энэ хугацаанд ажиллах Soil International Хувьцаат компани нийт залуу инженерүүдтэй ажиллахад маш их таатай байсан. Зөв ойлголцоод Монгол хүмүүс юм хийж чаддаг, бүтээж чаддаг гэдгийг харуулсан ийм үйлдвэр болж байгаа. Энэ үйлдвэр нь бол эко байгаль дээлтэйгээр маш давуу талтай. Ингээд нийт Soil International Хувьцаат компанид инженер техникийн ажилчдад 10 жилийн баярын мэнд хүргье. Уул уурхай төслүүдэд тэр дундаа баяжуулах боловсруулах үйлдвэрийн төслүүдэд технологи тоног төхөөрөмжийн сонголтыг оновчтой зөв хийх нь тухайн төслийг цаашдаа үргэлжлүүлэх болон ашигтай ажиллах гэдэгт хамгийн чухал нөлөөтэй шийдэл байдаг. За Монголын уул уурхай компаниудад энэ чиглэлийн үйлчлэгийг сүүлийн 10 жил тасралтгүй үзүүлж байгаа. Олон арга төслийг амжилттай хэрэгжүүлээд байгаа. Soil International компанийнхаа хамт олонд 10 жилийн баярын мэнд хүргье. Цаашдаа ажил үйлсэнд өндөр амжилтыг хүсье. Soil International компанийнхаа нийт хамт олонд 10 жилийнхаа одоо амжилтыг тэмдэглэж байгаад нь халуун баяр хүргье. 10 жил гэдэг бол мэдээж яриг урт хугацаа. Тиймээс одоо энэ бүх хугацаанд харилцагч хамтрагч нартаа технологиг түгээж шин шийдийг танилцуулж салбартаа тэргүүлсэн сайхан компани болсон байна. Тэгээд хойшлийнх нь ажил үйлсэд өндрөөс өндөр амжилтыг хүсье.